Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг ноц надад бий. Лэг ямар болж идэж болохгүй бас огт үнэргүй юм бэлэглэх ер нь ямар хэрэгтэй гэж надад ийм бэлэг өгсөн бол би лав гомдох байсан. тэгвэл өөр юу бэлгэлдэг юм блэ? Энэ юу юм? Маринетэд өгөх гэж хийсэн юм аа. Бид төрсөн өдрийн тохиолдуулж гинтийн бэлэг барих гэж байгаа. Маринет хийнэ. Яг вэ загварын тэмцээнд төрүүлсэн охин тэр тэмцээнээр би маринетийг хийсэн болгыг өмссөн шүү дээ. Ёстой сайн охин бусдад туслах дуртай. Төрсөн өдрийн баяр дойчих зөвшөөрөл өгснөө санахгүй байх чинь. Хаваа гуй. Нэг найз нь ирээгүй байвал маринетэд таагүй санагдсан шүү дээ. За яах вэ? Баярлалаа. Би чиний өгсөн азын зөвлөлтийг биесээ салгахаа байсан. Үнэхээр хаз авчиж байх шиг санагддаг шүү. Эдрийг маринетээс хол байлгана гэсэн чинь яалаа. Маринет хүүд маань муугар нөлөөлнө гээгүй лүү. Одооноос эхлээд дайн зарлсан гэж мэд. Чи бүх найзаа алдаж, ойр ганцаараа үлдэн. Эдрийн ч бас утахгүй минийх болно. Чадах эсхийг чинь харж л бай, Лайла. Төлөвлөгөө маань сансныг бодвол жаахан саатах шинжтэй ирэх мэ. Гэхдээ таны урмыг хугалахгүй. Төлөвлөгөө амжилттай болвол та амлснаа билүү? Ам өчгөөсөө бодч байсан тохиолдол надад байхгүй. Та өөртөө амс хийх цагч гаргахгүй. Амс хийж байх цаг биш ээ Натали. Зурагт ном хэвлдгээрээ Японд алдартай нэг хүнийг би танина. Чамайг зөвшөөрвөл чиний бүтээлийн талаар цохиулгаж болно шүү. Ичихгүй худлаа хэлэх юм. Тоохгүй орчихооч тийм Маринет. Урдчилсан шалгалтын дүн гарсан. Ихэнхэн сайн хийсэн байна лээ. Шалгалтын материал эргүүлж өгөхөөс өмнө Маринет чи цөмхөө аваад ирээч. Нэг шалгах юм байна. Өнөөдөр надад нэрээ нууцсан нэг хүн чамайг шалгалтын хариу хулгайлсан гэсэн зурвас үлдээсэн байсан. Тэр хүн үнэн хэлсэн байж шүү. Гэхдээ энэ худлаа нэг хүн зариуд миний цөнх рүү хийснээс гарцаагүй. Чи бүх асуултанд зөв хариулсан байсан. Үнэн үү? Харахгүй штэ. Би сайн давтсан юм чинь. Хатагтай бүстээр Маринет таны хичээл дээр дандаа өндөр оноо авдаг. Итгэж чадахгүй нэ Маринет. Уг нь чи ингэх хүүхэд биш штэ. Тэгчл таарлаа. Чи тэр цаасыг миний цүнхэнд хийж багшид нууцаар мэдгдсэн байх нь. Чамайг өмөрсний хариуд намайг гүтгэж байгаа мó? Маринет, баримт нотлохоогүйгээр бусдыг гүтгэж болохгүй. Би итгэлтэй байна. Лайла шалгалтын хариуг хулгайлсан. Үгүй дээ Маринет. Лайла шалгалтын дээр хамгийн муу оноо авсан. Тэгвэл зариуд шалгалтандаа унсан гэсэн үг. Хатагтай бүстээр Маринет шалгалтын дээр хизээж хуулахгүй гэдгийг бүгд мэднэ. Яг үнэн. Би лав итгэхгүй байна. Маринет хизээж хийхгүй шүү. Бид Маринетийг мэднэ. Лайла, Маринет та хоёр захиралтай уулзаж энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Тэсвэрлэхийн аргагүй болгоно гэж би чамд анхааруулсан байхаа. Энэ удаа яаж мултрахыг чинь харж илвэ? Би чиний тавьсан хавханд орохгүй Лайла. Хитрхи оройтсан. Хэдийнэ чи яваад орчихсон. Чи хаач гэж байгаа юм? Бодохгүй олж мэднэ. Билнэ? Яа. Ямар их өвдөж байна. Энд юу болоод байна? Миний их өвд Маринет намайг шатны уруу түлхчихлээ. Яг одоо миний өрөөрөө. Гэхдээ ихмээ энэ миний хийсэн хэрэг биш. Маринет яагаад надад дургүй байдгийг би мэдэхгүй. Би тэрнтэй найз болох гэж их хичээсэн. Даанч намайг худалж гин. Бусад зурагчдад намайг муулна. Одоо бүр сүулдэ шат руу түлхэж байна. Лайла худал хэлж байна. Лайла өргөжлүүл. Эмээгийн минь бэлгэлсэн үнэний сүүл шиг хүзүүний зүйлтийг хүртэл авчихсан. Авчихсан гэхээр хулгайлсан байх нэ. Худлаа. Би ганц ч удаа хулгай хийж байгаагүй. Охин маань яавч хулгай хийхгүй. Бид яагаад итгэх ёстой гэж ямар ч нотлогоогүй байж гүтгэхэд байна шүү дээ. Тэгвэл надад нотлогоо байгаа. Шүүгээ онгоолгоод харуулахгүй юу? Эмээгийн маань хүзүүний зүйлт.
Лайла энэ бүхнийг санаатай зохиож байна. Би ямар ч буруу юм хийгээгүй амлаа. Лайла худлаа хэлж байгааг чи мэдэж байгаа үстэй Эдри. Ноён Демоклис миний бодлоор Маринет Дүпенчи чамайг сургуулиас хойлоо. Лайла Росигийн зүг байж бүлээсэн манд талаар болсонгүй. Маринетийн энэ бүтлгүүтэл тэрэнд итгэж байсан хүмүүсийг цөхрөлд автуулах нь гарцаагүй. Тааж хэлхийн аргагүй. Таагүй сэтгэл хөдлөлүүд тал талаас мэдрэгдэж эхлэх таатай санагдаж байна. Чи бэлэн үү Натали? Тийм ээ, бэлэн. Хүч нэмэгч. Онцгой чадварыг чинь буцааж өгье. Одоо чи намайг улаан хүр ирвэхэ болгоод байл. Энэ мөчөөс эхлэн чи бол агуу улаан хүр ирвэ гэхээ. Чиний ачаар би хичнээн акума илгээх чадвартай боллоо. Бэцхэн акуманууд минь дүүлнээс Маринет бас найзуудын хайж болоо тэдэнд хар хороо шингээж орох. Үнэн ч хатан шудраг гүнж би бол улаан хүр ирвэх. Буруугүй гэдэгт чинь хэж идэхгүй байгаагаас хойш би та хоёрт үннийг илчлэх хүч чадал бэлгэлээ. Үнэн ч албатууд минь эргээд ирж нэгэн үе биширч явсан хүн урмыг чинь хугалсныг анзаарлаа. Ахиж уулзах таатай байна. Та нар юу хийхээ мэднэ. Хадагтай цог хар муурын шидэд эрднийг аваад ирээ. Юу болсон бэ? Би зүгээр та үргэлжлүүл. Харанхуй далавч авраа. Хэрэггүй. Чам дакума шингүүл чи шууд л хүр ирвэхэ дэмгээ талаад өгөх юм байна лээ. Тэр үед хадагтай цах үгүй болж бүх зүйлийн төгсгөл ир. Тийм зүйл болохоос сэргийлэх хэрэгтэй. Лайла хүр ирвэхэд боломж олохгүй. Би буруугүй гэдгээ батлана. Аалия туслуулч. Түрүүн Аалия дакума шингээгүй. Чамд итгэдэг болоод л тэр байх. Залгаад яриа л та. Чиний зөв. Тэгэхээр чамайг шалгалтын хариулт тулгаасан гэж гүтгэсэн. Хариулт бичсэн цаас цүнхнээс ч гарч ирсэн. Бас чамайг Лайлаг түлхсэн гэж гүтгэсэн. Түлхэж байгааг чинь хинч хараагүй Лайлаг унчихсан байхыг хүмүүс харсан. Мөн Лайлагийн эмээгийнх нь хүзүүний зүйлийг хулгайсан гэж гүтгэсэн. Хүзүүний зүйлд шүүгэнээс ч гарч ирсэн. Гэхдээ чамайг буруутгах хүндэслэлтэй. Учир нь Лайла ирсэн өдрөөсөө эхлэн Эдринээс салахгүй байснаас үүдэн чи Лайлаг дургу болчихсон. Чам руу залгаж ярьсандаа баяртай байна. Чи бол миний хамгийн сайн найз. Бүх нотлохоо чиний эсрэг байгаач би чамд бүрэн итгэж байна. Шилдэг сэтгүүлчид үргэлж үнний ярилд гардаг. Тийм болохоор би буруугүй гэдгийг чинь баталнаа. Баярлаа Алия. Ямар ч ухаалаг хэрэгтэн байлаа гэсэн сэжүүр үлдээсэн байдаг. Сэжүүр олоод хараас нь дагавал биднийг Лайла руу хөтлөн. Үгүй, хэрэгтэн рүү хөтлөн. Шууд Лайлаг буруутгаад байвал чухал зүйлсийг анзааралгүй орхигдуулах эрсдэлтэй. Чиний зөв. Чиний шүүгэнд хүзүүний зүйлд хийсэн хүний хурууныхээ үлдсэн л байж таарна. Тэгэхээр хурууныхээ шалгахаас эхэлнэ. Чамтай ярилцаж болох уу? Би удахгүй яваад очие. Хонгор минь бид чамд хайртай. Гэхдээ нөхцөл байдал төвөгтэй болчихлоо. Тэгээд шинэ сургууль хайж олох хүртэл чамайг бидэнд туслаасай гэж хүсэж байна. Би буруугүй гэж хэлсэн штэ. Энд өдөржингөө өнжүүл би хидэд нь буруугүй гэдгээ батлах болж байна. Энд ажиллах зугаатай бас хөгжилтэй шүү. Чам таалагдана. Ноён Агрест сайн амраах нь их чухал шүү. Ойлголоо. Баярлалаа эмч. Лайла Росигийн эхлүүлсэн зүйлийг дуусгах боломж танд байгаа гэж бодож байна. Чамайг байхгүй бол төлөвлөгөө бүтэхгүй. Таны зөв. Тэгвэл би Хүч нэмэгч бас маюураа гэж одоо байхгүй. Эвдэрхий шидэд эрдний эзнээ сүйтгэдэг. Шидэд эрдний шарах сорив, чиний шарах сорив болж хойврно. Надад хамаагүй Габриэл. Би чамд тасалмаар байна. Би ахиж тийм зүйл болохыг харж дэвчихгүй. Хизээчихгүй. Би чинь дээрсэн байх нэ? Уга гэхдээ тэгж хэлэх эрт байна.
Хоёулаа энд яах гэж ирсэн бэлээ? Габриэл надад боломж олгохгүй. Гэхдээ би юу ч болж байсан урд хожид байгаагүй. Хүчрэх аимшигт мангасыг гаргаж ирэх ёстой. Үгүй ээ. Тэгэж болохгүй. Чи амрах хэрэгтэй. Габриэл шидэт эрдэнсийг гартаа оруулахын хүслэн болж байгаа. Би хүслийг биелүүлж өгмөр байна. Ямар сэтгэл хөдлөмөр юм бэ? Дөөсөө өдсөдөө гайхуулцгаая. Үзэгслэн төд минь. Миний шинэхэн бүтээлийг амьлуулж өгөөч. Хатагтай цохоо. Би бол Маюра. Хармуур та хоёр сайн хамтрагчид. Чиний зорилго бол шидэт эрдэнсийг гартаа оруулах. Би бэлэн Маюра. Хэмжээг нь тааруулах том чухал шүү. Эхлээд өөрийнхөө чигт нэг нугална, ойролцоогоор 3 хуваасны 2-той тэнцүү байхаар тооцож нуглах хэрэгтэй. Би уцаа авч болох уу? Зурмга нэмгэлэг аргыг зааж дуусаагүй шүү дээ. Надад зурус үлдээгээрэй. Нууц мөрдлөгийн хувьд хурууныхээ сэжүргээд юу ч олж чадсангүй. Чамайг гүтгсэн хүн өөсийг үлдээгээгүй байна. Намайг уучлаарай. Эргээд холбогдно. Ялалтын хаалган дээр хатагтай цонх үл таних хорон санаатантай тулалдаж байгаа тухай мэдээ ирээд байна. Би бол Маюра. Би хатагтай цонхыг өөрийн гараар үгүй хийн. Хатагтай чинь туслах хэрэгтэй гэж л битгий хэлээрээ дээ. Бид нэг баг шүү дээ. Маринетэд туслаа. Гэхдээ эхлээд лэг савра гаргацгаая. Хармуур илээ хатагтай минь. Одоо жүжиглэн шүү. Хатагтай минь үгүй. Хатагтай цонх ялалтын хаалган дээр тоглолцчиг хорон санаатантай тулалдаж байна. Хармуур хамт тулалдаж байна уу? Юу хатагтай цох Маюра болоод явчих вэ? Бүр ирвэхийн бэлдсэн занг байх. Хар муурыг хурдгаас өмнө очих хэрэгтэй. Би ястай бүтлгүй юм аа. Ава, би хувцас салчаад ирэх үү? Хонгор минь санаа зовох хэрэггүй дээ. Сайн талах чинь халтар болохоос хаширдаггүй юм. Энэ цагаан гаатай жигнэмнүүдийг чимэглэжгээд солино биз. Чи зүгээр үү? Надад санаа зовох хэрэггүй. Маюрагийн хараас яв. Өвдөж байна. Хар муура, миний би нэг л бацаахгүй байна. Уг нь бид баргийн имийг тоохгүй өнгөрүүлэх чадвартай шүү дээ. Сэжиг аваагүй байна. Жинхэнэ хатагтай цох ирэхээс өмнө хар муурын бүгжийн суглаад ав. Хар муура, намайг битгий орхиоч. Ингээд юу болоод байна? Чамд өгсөн сэтгэлээ цаг үргэлж нуух надад амаргүй байсан. Би ахиад нууж чадахгүй. Гэхдээ чи өөр хөвгөнд хайртай гэж хэлсэн шүү дээ. Болоод өнгөрсөн хэрэг. Энэ бүх хугацаанд би ойлгосон. Чамайг өөрөөсөө түлхсэн чи үргэлж дэргэд минь байсан. Намайг гих чиний сэтгэл өөрчлөгдөөгүй. Өдөр хоног өнгөрөх тусам би чам татагдах болсон. Би ахиад нууж хаамааргүй байна. Одоо Хар муура, жинхэнэ хуурамч хоёрыг ялахгүй байгаа мó? Чи хатагтай цонх биш юм уу? Тэр намайг дуурайх гэж оролдож байна. Толгойг чи эргүүлж байна. Намайг өөр хөвгөнд хайртайг чи мэдэн штэ. Зүрх сэтгэлээ даг. Үгүй, тарих толгоогоо даг. Чи хуурамч юм байна. Харж байна уу? Би жинхэнэ хатагтай цох. Хоёр хатагтай цонх байх боломжгүй шүү дээ. Хатагтай цохын шүтэн бишрэгчд бүр ирвэхийн автомашин гिचсэн байх. Хоортож болохгүй шүү. Хатагтай минь болохгүй. Эхлээд дайсныг дарах хэрэгтэй. Надад санаа зовход арайхгүй. Миний хатагтай ч мөндөө. Ийм хий юмд хууртаад байхдаа яах вэ? За яах вэ? Чи яллаа. Би хуурамч болог. Гэхдээ сүрлийн хүчээрээ ЭМГ-г маань эвдэхийг чамд яасан ч зөвшөөрөхгүй. Юу? Тэр ягараа Чи мөрөөцмөр байна уу? Чамд найдлаа шүү хар муура. Сүрэл дуу. үгүй. ЭМГ нэвдэж болохгүй. Сайн уу Маюра? Маюра. Гэхдээ
Яг жинхэнэ юм шиг харагдсан шүү дээ. Анх төрсэн сэтгэгдэлтэй тэр болгон найдах хэрэггүй. Энэ хадагтай цох Акумагийн нөлөөнд автсан хүн биш л байна да. Тийм ээ. Тэр бол аимшигт мангас. Өмнө нь таарч байсан хорон санаатнуудаас тийсөөр өөсөвгүй юм. Мангас гिचгээр зүйл ганц ч харагдахгүй. Уучлаарай. Намайг өөсөвгүй төгс нэгэн биш гэдгийг эртхэн мэдэж авахгүй дээ. Тийм болохоор чи надад таалагддаг. Гүд юун ч ингэсэн бол Маюрагийн барьж байгааг хардаа. Ямар ч үнээр хамаагүй. Шидэт эрднийг булаач ав. Эргэлзэх хэрэггүй. Мангасын аз. Хүүх. Би чамд жинхэнэ аз дуудаж харуулъя л да. Аз дуудаж байна. Чи жинхэнэ гэдэг нь гарцаагүй юм байна. Надад туслаарай. Би гарч чадахгүй байна. Натали. Нүру, яагаад намайг сэрээсэнгүү? Таныг бүх гэгч наарсаж байсан болохоор сэрэж зүрхэлсэнгүй. Маюра цуцаж эхэлж байна. Энэ боломжийг ашиглаж багны цаана хэн байгааг олж мэдэх хэрэгтэй. Чихээ дараарай. Багяч. Үгүй. Яасан бэ? Чиний зүв байж. Хинч харсан мангас гэхээргүй юм байна. Энийг эзэмшиж байгаа хүн л энэ хатагтай цохыг удирдах тушаал өгөхөөс өөр аргагүй болгодог юм байна. Чи одоо эрхчлөөтэй болсон. Би чамд тушаал өгөхгүй. Гэхдээ Маюрагийн шидэт эрднийг авахд туслаач гэж гуйж байна. Баярлалаа хатагтай цохоо. Би та хоёрт тусална. Өөрсдөө хармуур болон түүний хадагтай цохнууд гэж нэрлэх хэрэгтэй юм байна. Бяцхан цохнууд ба муужгай гэвэл зүгээр юм биш үү? Хатагтай цох ахалж байгаа шүү дээ. Ингэвч болов уу гэж бодсон юм аа. Би чамайг хумхын тоос болгож байна. Яа чадчихвна. Нэг муу аимшигт мангасыг өрөвдөд байгаа мó та. Хүр ирвэхэ. Чи бол жинхэнэ мангас. Жинхэнэ мангас мөн эсхийг удахгүй олж мэднэ. Их сансан шүү. Өвөө гэж дуудвал дургуцхгүй үстэй. Шидэт эрдний чинь авсны дараа ингэж дайж ирэх чинь харъя та. Хар муура халахлаарай. Хадагтай цохоо шаг. Үгүй. Сөөрөл давуулж байна. Сайн байна муужгай. Одоо Маюрагийн шидэт эрднийг авчихвал болох нь тэр. Би чамайг хариу шалж байна. Бууж өгсөн чинь дээр дээ. Хэдхэн хором хүлээчвэл та хоёр эргээд хэвэндээ орж энгийн хоёр жаал болно. Эмзэгхэн бас төрхөн жаалууд. Тэрнийг тавь. Тэгвэл тэрнийг Чамайг тоох хэрэггүй. үгийг сонсох хэрэггүй. Маюрагийн үн төрхийг илчлэх боломж чамд байсан. Яагаад боломжийг ашигласангүй вэ? Бид нэг баг шүү дээ. Хадагтай цох ганцаараа байвал тийм ч дэг харагдахгүй. Надад иймэрхүү үг хэлэхгүй байвал зүгээрсэн. Жинхэнэ хадагтай цох зүрх сэтгэлээ өөр хүнд өгсөн хിവэрэ байгаа шүү. Ингэж хэлнэ гэж мэдсэн юм аа. Гайхалтай хадагтай цох. Хорон санаатнууд улам хүчтэй, улам таамаглах аргагүй болж байна. Тогсны хүч чадлыг буруу зүйлд ашиглавал эрвэхэнийхээс ч илүү хор уршиг тарьж мэдхээр юм байна. Нааталаа чи ахаад л намайг үл тоомсорж өөрийгөө аюулд оруулах төглөө. Гаргасан санаа чинь гайхалтай байсан. Гэхдээ надад туслахын тулд чамд шидэт эрдэнэ Шидэт эрдэнэс хамгаалагчийг хайж олоход Маюра чамд хэрэгтэй шүү. хайж олох хэрэггүй ч байж мэднэ. Ахаад Маюрагийн хэрэг гарвал би туслахад бэлэн шүү. Баярлалаа. Ой дрэн, сайн л үзтээ. Би сайн Жузеппе. Хайла. Та хоёроо танилуд юм уу? Энэ охин аавын чинь загварыг сурталчлахаар болсон. Олон орноор аялж байсан. Танихгүй алдардан гэж байхгүй. Бас над шиг итал гаралтай юм байна. Сайн уу Эдрин? Би зураг авахлах тал дээр туршлагагүй болохоор чи надад сайн заа зөвлөөрэй. Бид түр ярилцвал дургуутсахгүй үсттэй. Яалаа гэж.
Лайла, би чамд өмнө анхааруулсан. Та чи үл тоомсорлохоор шийдэж маринетийг гүтгсэн. Намайг маринетийг гүтгсэн гэж бодоод байгаа мó? Тэр л өөрөө. Чи нүд савчилгүй худал хилдэг болохоор маринетийг гүтгсэний чинь нотолж чадахгүй. Гэхдээ маринетийг буруугүй гэдгийг баталж ахаад нэг удаа худал хэлвэл ямар вэ? Би яагаад тэгэх ёстой гэж? Бид найзууд гэж бодсон юмсан. Энэ ховор өвчнөөс болоод заримдаа би юу ярьж байгаагаа хянаж чадхаа болчихдог. Намайг үнэхээр уучлаарай маринет. Үннээ хэлсэнд баярлалаа Лайла. Бүр сэтгэл хөдлөж өглөө. Маринет. Чи маргаашнаас эхлээд хичээлдээ сууж болно шүү. Анх төрсөн сэтгэгдэл үнэн байх албагүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Ямар учраас намайг үтгэх гэснийг чинь бас яагаад гинт залруулах гэж оролцсныг чинь мэдэхгүй ч хаяач болов алдаа дутагдлаа анзаарч мэддэгт чинь баяртай байна. Чиний хэлснээр анх төрсөн сэтгэгдэл үнэн байх албагүй шүү дээ. Миний охин буруугүй гэдгийг бүр мэдээд байсан юм аа. Танай ангийн хүүхдүүд биш үү? Энэ 7 хоногт бид Габриэл Агрестийн загварыг сурталчлах шинэхэн нүүр царай болсон Лайлатай тусгай ярилцлага хийхээр болсон билээ. Энэ охин өвчнөө үл тоон мөрөөдлийнхээ араас явж байгаа нь сайн хэрэг.